Жилчтгоо хуваар томилол бизнес олзол чөлөө цаг зав гээд ажил хэрэгч хүнд нэг өдөртөө зарцуулах олон шаардлага тулгардаг. Чухам яаж вэ гэхээр одоогоос 200 жилийн өмнө ах トゥ Рейтнер нь хүн төрөлхтөн зориулсан зохион бүтээсэн тэрхүү нисдэг тэрэг туслаж байна. Дэлхийд дахинд агаарын хөлгөөр өдөрт хэдэн сая хүн үйлчлүүлж байна. Тэдгээр зорчигчдын тав тух аюулгүй байдал, сэтгэл ханамжийг агаарын хөлгийн үйлчлэгч бүрэн хариуцдаг юм. Мөн ачаалалтаач ямар ч орчин нөхцөлд ажиллаж чадах хувь хүний зохион байгуулалт хүлээцтэй уян хатан байхаас гадна багаар ажиллах чадвар, альва асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлж чадах үз мэрэгжлийн өндөр ур чадвар зэргийг агаарын хөлгийн үйлчлэгчдээс шаардаж байдаг. Тэгвэл бид хэрхэн бэлтгэгддэг талаар сонирхцгаая. Агаарын хөлгийн үйлчлэгчид гаднах дүр төрх чухал бөгөөд цэвэрч нямбай байхаас гадна бусдад эерэг сэтгэл төрүүлэхүйц имижийг бүрдүүлэх шаардлагатай байдаг юм а. Үүний нэгэн хэсэг нь агаарын хөлгийн үйлчлэгчийн усны засалт юм. Агаарын хөлгийн үйлчлэгчийн ус эрүүл, гэмтэлгүй байх хэрэгтэй бөгөөд эмэгтэй үйлчлэгчийн ус богино болон урт байж болтгоо. Нислэгийн турш усны хэвийг алдагдуулахгүй. Удаан барихын тулд тор, гэл, лак, шипил зэргийг ашиглаж болно. Харин эрэгтэй агаарын хөлгийн үйлчлэгчийн хувьд ус нь үргэлж богино, эмх цэгцтэй, 1% байх бөгөөд хэд богино эсвэл загварлаг засалтай байхыг хориглодог байна. Үүний дараагаар нүүр будалж чухал бөгөөд нүүр царайгаа байн арчилж, эрүүл өнгөлөг байлгах нь зүйтэй. Агаарын хөлгийн үйлчлэгчид нүүр будалт заавал хийсэн байх шаардлагатай бөгөөд тухайн будалт нь ажлын хувцастай зохицсон байхаас гадна будгийг хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй. Мөн үйлчлэгчдийн хөмсгөн нь ус болон нүдний өнгөтэй адилхан байх шаардлагатай. Түүнчлэн хацрын өнгөлөг зайлшгүй хийх хэрэгтэй бөгөөд байгалийн натурал төрхөө хадгалж байх нь зорчигчдод эерэг таатай сэтгэлийг төрүүлнэ. Агаарын хөлгийн үйлчлэгчид нь гудамж, талбай, зочид буудал, зоогийн газар, үзүүр үйлчилгээ, худалдааны төв зэрэг олон нийтийн газар бие авч явах нь хувь хүний соёлд сайтар суралцсан байх шаардлагатай. Учир нь тухайн улс орныг зөвхөн агаарын хөлгийн үйлчлэгчдээр төлөөлүүлж ойлгох нь элбэг бий. Агаарын хөлгийн үйлчлэгчид нь бие болоод сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байх шаардлагатай тул практик ур чадвар эзэмшүүлэх сургалтуудад тогтмол хамрагдаж мөн зохицолтгүй хөгжиж байдаг. Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ компанитай албан ёсны хамтын ажиллагааны гэрээтэй боловсролын болон сургалтын зэрэг олон байгууллагууд бий. Хамтын ажиллагааны хүрээнд тус гэрээт байгууллагын суралцагчдыг дадлагын бааз, багшлах боловсон хүчээр ханган чадваржуулдгаараа МИАТ-ын сургалтын төв давуу талтай юм а. Агаарын хөлгийн үйлчлэгчдийн хувьд гадаад хэлний мэдлэг болон харилцааны ур чадвар хамгийн чухал байдаг. Сайтар бэлтгэгдсэн агаарын хөлгийн үйлчлэгчид зөвхөн агаарын тээвэр бус өөр үйлчлэгээний салбарт ч хөврөн ажиллах боломжтой байдаг юм а. Отгоны гэрэг сургууль нь Монгол улсад анх удаа агаарын тээврийн үйлчлэгээний буюу онгоцны үйлчлэгчийн 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 2 дахь жилдээ эсэлтээ авч байгаа юм а. Энэ хөтөлбөрийн дагуу оюутнууд эхний 2 жил Монголдо, харин сүүлийн 2 жил нь бүгд найрамдах Солонгос улсын Хансоо их сургуульд суралцах юм. Хансоо их сургууль нь Солонгосдо нисхийн салбарт тэргүүлэгч төдийгүй Азида хамгийн том нисхийн талбайтай сургууль юм а. Хамтарсан хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэж байгаа Отгоны гэрэг сургууль нь боловсрал, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын тээврийн үйлчлэгээний хөтөлбөрөөр бакалаврын төвшөнд сургалт эрхлэх зөвшөөрөл авсан цорын ганц сургууль юм а. Энийг уншсан тийм. Отгоны гэрэг сургуулийн үе таалга үргэлж та бүхэнд нээлттэй байх болно.